За сайн байна уу? Сайн байна. За өнөөдөр бид нэр энэ нисхийн Моронгийн даваа явах замд, за Төв аймгийн явах замд нэгэн айл дээр ирсэн байна. За энэ айлын барьсан байшин маань 200-аад метр квадрат байшин байгаа. За 192 илүү тийм ээ. За энэ ямар учиртай энд ирсэн бэ гэхээр энэ айл маань бол нарны панелыг халаалтын тоогоо Пошин хоспиталтай хослуулж ажиллаж байгаа айл байгаа. Тэгэхээр энэ айл дээр хэдүүдээ хэрэглэлийн зүйлс хамгийн их асуултыг хариулт авахын тулд ирсэн байгаа. За ингээд байшингаа тэнцүүлээд яагаад тийм. За хэдүүлээ орцгоё. За ингээд ороод үүдэнд нь бол ингээд ерөнхийдөө халаалтын систем бол уламжлалтаараа нөгөө орчин үеийн баринууд шалан доогоороо коллектив системээр хийсэн биз тийм ээ. Өөрөө болгондоо пара тавиад, хийсэн биз тийм. За техникийн өрөөнд маань ерөнхийдөө юу вэ нэ? Энэ сэргээх тэгчин хүчгээд бид оруулж ирээд ингээд энэ байшинда ерөнхийдөө бол нарны эрчим хүчээр халаалт болон цахилгааны ер нь шийдсэн гэсэн. Айлынхаа бүх асуудал. Тий. Манайх ингээд 192 м квадрат байшин, давхар 2 давхар байшин байгаа. Давхар болгонд 14 киловаттын нэгтэр 15 киловатт гээд нийлээд 30 киловаттын 2 батарей ингээд давхар болгонд тавьсан байна. За тэнд тавьсан манай энэ Кспелийн тоогоо маань болохоор 8 киловаттын манай халаалтын шийдэл байгаа. Бид нэр ингээд 2 тусдаа тавьдаг нь болохоор ер нь бол яг нэг байшиндаа 20 киловаттыг тавих уу эсвэл 2 хуваагаад 10 даруй дээр тавих уу гэдгээ судалж байгаад за тэгээд нэг нэгээр ингээд тавьсан дээр юм байна. За ерөнхийдөө бол энэ дээр нэг давхарт болохоор халаалт байж гин. Мэдээж хал усны бойлор байж гин. За тэгээд бусд хэрэглээ өрхийн хэрэглээнүүд байгаа шүү дээ. Ингээд тэр киловаттаа тооцоож үзээд нэг давхарт иймэрхүү киловаттаар байхад ер нь бол боломж юм байна гэдэг үднэс ийм давхарт ингээд хувааж тавьсан байна. Тог тасарсан үед одоо энэ болохоор 220 автомат байж гин. Энэ 220-ын шийдэж байж гин. Ингээд 220 маань ингээд тог тасарсан үед ингээд нарнаасаа ч авж гин, батарейнаасаа ч авж гин. Бүр нар сайн үед байх юм бол нар чи ингээд хэрэглээгээ өгөөд батарейгаа цэнгэлээд үйдэг. За энэ орой боллоо, наргүй боллоо батарейнаасаа хэрэглээд энэ мо батарей маань болохоор ингээд 30 киловатт болохоор ер нь манай энэ нэг давхартыг 10 киловаттын хэрэглээ ингээд халаалттайгаа нийлээд ер нь зүгээр халаалт хэрэглэх удирдлын үед ер нь за нэг 10 киловатт байлаа гэхэд манай энэ батарейгаар ерөнхийдөө нэг шүнийг бол халаалттайгаа байдаг. Манайх 380-тай. 380 юм уу? Тий. 380-тай. Тэгээд сэргээх хэрчим үүч тавихаар манад 220 ингээд манай хэрэглээ 220 юмнууд мань ажиллах болчихж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт тэр Кспел гэдэг энэ халаалтын энэ шийдлийг ингээд бүх газруудаас судлаад ингээд 380-аар биш 220-оор яг тохиромжтой ажилладаг гэж тогоо байна. Энэ тоогоог сонгосон. Тийм учраас 2 тогоо тавьсан биз дээ. Тийм учраас манайх ингээд давхар болгондоо 2 тоогоог тавиад нэг шийдэл болгоод нэг байшин гэсэн үг шүү дээ. Одоо энэ 2 давхарч ингээд тэгээд 8 киловаттаар ингээд энийг давхрынхаа ерөнхийдөө 90 за 90 орчим тийм байна. Ингээд шийдчих чинь гэсэн үг. Ер нь тэгвэл эн чинь ингэх юмс 90 м квадрат төрөө байшинтай одоо айдууд зөндөө байгаас та Монголд одоо барьж байгаа айдууд чинь хөдөө орон нутаг хот за ингээд туслангийн байшин гэдэг бодчих чинь 80 90 м чинь алтан дундаж хэмжээ гэдэг. Алтан дундаж хэмжээн дээр бол 8 киловаттын тогоо 220-оор ажилладаг 8 киловатт тогоо тэгээд ерөнхийдөө энэ 2 батарей, нэг инвертер нарны панел чинь хэдэн ширхэг байгаа вэ? Нарны панел 20 ширхэг байгаа. 20 ширхэг үү? Нарны панел чинь тусдаа үнэтэй. Батарей тусдаа үнэтэй, инвертер тусдаа үнэтэй тийм үү? Тий, ерөнхийдөө бидэд энийг бол өөрсдөө судлаад ер нь өөрсдөө оруулж ирээд өөрсдөө өгсөн байна. За. Ер нь бол Монгол зарж байгаа болохоор гээд нэг 11 киловаттын нэгттэй 15 киловаттын батарейтэй байд юм бэл ингээ багцсан 20 ширхэг нарны панелтэй. Манайх болохоор нэмэлтээр дахиад нэг батарей тавьж өгж байгаа нэг чинь тог удаан тасарсан үед нөөц тогоо ер нь бол дахиад олон цаг тог гаргах тийм хүчин чадалтай болгож ийн гэсэн. Одоо яг энэ хоёр байгаа батарей маань усын тог одоо хэдэн цаг тасрахад өөрийгөө энэ хангаж чадах уу гэж байхгүй. Ер нь бол ингээд энэ нэг давхрын хэрэглээнээс шалтгаална. За. Одоо маа нэг давхарт маань 8 киловатт. Одоо энэ цогоо бол ер нь яг 8 гэж байгаа чинь 6-аас 8 киловатт байж байна.
За. Ингээд байшин дулаан алдагтал баг. Тийм. Тэгээд хаалгууд онгохгүй нэг давхарч ялгын хаалга онгоол моорж байгаа тийм. Тийм үед бол 6 километр ажиллана. Энгийн үед 8 километр ажиллаж байна тийм. Тэгээд ер нь бол хэлбэлцэлтэй энэ 6-8 километр ажиллаж байна. Гэрэл асж байна. Зөв билетийг ажиллаж байна, хөрөгч ажиллаж байна ингээд манай хэрэглээ нэг хэдэн километр тийм. 8 километр, 9 километр, 10 километр болоод ирэхэд энэ 230 километрын батарей чинь ер нь бол яг энэ халаалт ажиллаж байгаа үйлрэлдээ за нэг 4-5 цаг болов Тоггүй, огт тоггүй үед ингээд энэ батарейгаар ажиллаж чинь гэсэн. Өдрийн цагт бол нартайгаа ингээд авсраад батарей тоггүй үед нар батарей хоёр чинь нийлээд ерөнхийдөө 12 цаг ажиллаж байна. Одоо энэ дээр ингээд юу яачин? Нэг ийм флаш сүрлүүлээд за энэ флашаараа бид нэр ингээд утсан дээр аппликейшн татаад за тэгээд энэ татсан аппликейшнээрээ ер нь хянаад явчихчих. Одоо наад чинь ингээд нэг давхрыг харж байна тийм үү? Тий, одоо энэ нэг давхрыг харж байна тийм. Нэг давхарт ер нь 4.8 киловаттын хэрэглээ байж байна. Улсын тоог бол ерөөс авахгүй тийм ээ. Нарныхаа панелнээс 5.4 киловаттаар ингээд батарейгаа ингээд ерөнхийдөө бичнийг унахгүйгээр ингээд инвертор минь өөрөө ингээд хоёр тишин зохицуулаад байж байна гэсэн. За одоо бол яг нэг давхрын хэрэглээ бол яг одоо бидний өнөөдрийн хэрэгжилж байгаа кило яг одоо хэрэгжилж байгаа кило 4.8 кило 4.9 ших уу тийм ээ? За тэгэхээр нөгөө манай 8 киловатт гэдэг байгаа 100 маань одоо ингээд гадаа гой дулаан харж байна тийм. Ер нь энэ байшингийн дулаан алдагдaltaгүй үед ингээд 6 киловатт бүр 4 киловатт руу ч орж ингээд ажиллах боломжтой юм зөх болчихж байгаа. За. Гэхдээ энэ маань ингээд эхний нэг худалдан авалтан дээр яг нэг ингээд 14-5 саяар ингээд нэг юм цогц шийдэл авч тавилаа. Нэг жилийнхаа хэрэглэх тогны мөнгөөр худалдаж аваад тэгээд ерөнхийдөө бол бид нэр ингээд 12 сараас хойш одоохон дээр тогны мөнгө төлөөгүй юм. Тийм үү. Тэгэхээр энэ чинь мөнгө гэж гараагүй төлөөгүй одоо энд чинь ингээд манайх чинь 380-ын тогтоо тэрийг 220-ын тоолортой бас дээрээс нь ингээд бүх юм ингээд 12 сар ажиллаж байгаа. Халаалт, малаалт тог захиалга ингээд ер нь байшин маань ингээд засвар хийж дуустлаа ер нь бүх юм ажиллаж байсан гэсэн үг. Гэхдээ тэн дээр одоо яг өндө тогны мөнгө гараагүй гэсэн. Энэ бол ингээд зөрчний хэсэг байж гин, алтгоо хэсэг байж гин. Энд нэг давхрын 0 байгаа. За. Энд ингээд дүүштэй. Тийм, дүүштэй 0 нэг давхртай байж гин. Энд болохоор гараж байж гин. Гараж руу орчих байна. Тийм, гараж. Гараж чинь нэг машины сайхан том гараж биш үү? Тий, гараж. Гаражууд янзын дулаах. Нөөцийн сав энд ийцсэн юм байна. Усны сав тийм. Тий, нөөцийн сав. Наадах чинь ямар нэг ходог гэмтэл энэ тэрэ гарлаа гэхэд ерөнхийдөө энэ нөөцийнхөө уснаас тэгээд явчихна. Гараж руугаа бас агаалж бол. Тийм байна. Энэ ч одоо гараж ингээ машин асгаач нь угаар муугаар үсээд байдаг. Энийг сорох системийг хийцсэн байж шүү дээ тийм. Энийг та нар өөрсдөө хийсэн үү? Өөрсдөө хийсэн. Та ч одоо яах тэр сүрхий босоод шүү дээ. Тэгээд халаалтыг бол та ингээ нэмж хасаад ингээ тааруулахгүй хэдин гараж дээр тавьсан. Халаалтыг яг сая өвлийн үед бол яг эд хүүтэнд болоод ер нь 50-60 гараж дээр тавьсан байна. Бүр хүүтэнд үү? Бүр хүүтэнд. Тоогооч нь бол хамгийн дээдэлтэй бол 85 гараж салаад байгаа байхгүй юу? Та хэд 60 дээр л өгсөн биш үү? Ер нь хамгийн дээдэлтэй 50-60 гээд ингээд явж гин гэсэн үг. Тэгэнгүүт одоо бол халаалтаа багасчихад байгаа шүү дээ. Тийм. 3 сар 3 саргүй дулаахан хатаа очиж байгаа учраас тийм байсан чинь ямар ч дулаан алдсан юм байхгүй. Энэ эко автомобилийн цаана ингээд бүрэн зүтгэмэл. Тэгээ гадна талдаа 20 хөөстэй дотор талдаа гээд уусаач экспел хөөсөр. Максим болох уу? Макин бүрэн зүтгэмэл. Бүр бүрэн зүтгэмэл. Бүрэн зүтгэмэл хийнгүүтээ гадна талдаа бол талаасаа хөөсөр бол. За. Тэгэхээр ийм том цонх. Тэгэхээр салхин талдаа ер нь бол би байшин байжсэн айлуудад очиж исэн. Энэ хой талдаа салхин талдаа ийм том цонх. Манайх энэ хийдгүй шүү дээ. Энэ бол гоё зуны үед манайх тэгээд дээшээ нүүн харагдах байдлаа бодонготой. Тийм байна. Хотон руугаа харагдах байдлаа бодоод дээрээс нь зуны өдрөд одоо яггүй сайхан салхин талдаа гоё сэрүүхэн сүйдэл суух нь шүү дээ. Тэгсэн мөрөдөө харагдах байх байхгүй. За хэдүүлээ дээшээ гэж хэлэх үү? За тийм. Манай хоёр дахь бодлоо.